Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, үлцэн телевизээс өглөө бүр үзэгч та бүхэнд хүргэдэг. Энэ өглөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бидний урилгаар өнөөдөр студид анагаах ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх цэргийн эмч, Family Medical эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга Бадам Сүрэн өргөдөн оролцож байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе бидний урилгааг хүлээн авч хүрэлцэн баярлалаа. За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай. За тэгээд бүхэнд бүгдээрэнд өглөөний мэнд хүргье. За баярлалаа. Тэгэхээр бид өнөөдрийнхөө дугаарт илэгний өвчлөлийн тухай ярилцахаар хэмжээгээ студидд урьсан байгаа. Тэгэхээр илэгний өвчлөлийн тухай бас сонсохыг хүсэж байгаа үзэгчид маань дэлгэцэндээ ойртон суугаарай гэж хэлмээр байна. За тэгэхээр хамгийн эхлээд хоёлаа илэг гэдэг маань одоо хүний биед ямар үүрэг оролцоотой эрхтэн бэ гэдгээс яриагаа эхлэе. За тэгэхээр илгийг бол ерөнхийдөө нөгөө хувь хүний лаборатори гэж зөвлөж хэлдэг. За зарим хүмүүс бол нөгөө угаалгын машинч гэдэг юм уу те ер нь бол янз бүрээр л хэлдэг л те. За тэгэхээр ер нь бол илгэнд бол хүний бие махбодод явагдаж байх ёстой биохимийн 500-аад төрлийн урал явагддаг. За тэгэхээр ерөнхийдөө л нөгөө нэг уураг, тэгэл нүүрс ус, за өөх тосны солилцоо бол шаардлагатай химийн уралуудыг явуулаад шаардлагатай бодисуудыг нийлэгжүүлдэг. За тэгээд уралынхаа дараагаар болохоор шаардлагагүй бодисуудыг л задалдаг гэх мэтчлэн бүх үүргийг гүйцэтгэн. За үүн дээр нэмээд одоо бие махбодод явагдаж байгаа бүх төрлийн витамин, эрдэсийн бодисын солилцоо бас мөн явагддаг. За тэгэхээр ерөнхийдөө л одоо нөгөө бидний бие махбодод хэрэгтэй бүх уралыг явуулдаг ийм бодис байх нэ. Бидний хэвийн үйл ажиллагаа явагдаж байх ёстой бүх шаардлагатай бодисыг нийлэгжүүлдэг. За тэгээд өөр бодисод хуурах тэр бүх биохимийн уралыг хариуцдаг. За тэгээд дээр нь шаардлагагүй бодисуудыг задлаад бие махбодоос гадагшлуулдаг ийм хоргойжуулах үйл ажиллагаатай эрхтэн гэж ойлгож байна. За Монгол улсын хэмжээнд нөгөө хорт тавдрын тэргүүлэх одоо шалтгаануудын нэг нь илгэний хорт тавдар бол ордог шүү дээ тийм ээ. За 2023-24 оны судалгаагаар харахад яг тухайн жилдээ бол нэг илгэний хавдраар өвчлөгчдийн тоон бол нийт хавдраар өвчлөгчдийн 33%-ийг эзэлж байна гэсэн ийм судалгааг би бас сүлд харж байсан л да. Тэгэхээр илгэний хавдраар өвчлөд байгаа хүмүүсийн гол шалтгаан нь юу байна вэ? За эрүүл илгнээс нөгөө хорт тавдартай илэг болох илгэний хавдар болох хүртэл ямар шат дамжлагуудыг дамжиж байна вэ? Тэр үед нь хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ? Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор Монгол улсын илгэний хавдар нь одоо дэлхийн дунджаас 8 дахин өндөр гэсэн бас судалгаа байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ илгэний асуудлууд Монгол улсад хэр зэрэг өндөр авч байна гэдэг бол энийг бол харуулж байгаа. За тэгэхээр илгэний хавдар бол анхдагч болон хоёрдагч гэж хоёр байна. За анхдагч гэдэг нь болохоор шууд илгэндээ нөгөө анхдагч байдлаар илгэний хавдар үүсдэг. За хоёрдагч гэдэг нь болохоор одоо илгэний хавтурлын суурин дээр ч юм уу те илгэний өөр өвчний суурин хүндэрч явсаар байгаад илгэний хавдар үүсгэх үндсэн нөхцөл болж байна гэсэн үг. За тэгэхээр илгэний өвчин бол маш олон шалтгаантай байдаг. За Монгол улсад бол хамгийн өргөн дэлгэр байгаа нэг шалтгаан нь болохоор нөгөө вирусын халдвар, өөрөөр хэлбэл илгэний өрөвсөл үүсгдэг BCD вирусын халдвараас болоод илгэний өрөвсөл үүсээд тэр нь хатуул руугаа шилжээд тэгээд илгэний хавдар шилжихний процесс гэж болно. За хоёр дахь үндсэн шалтгаан нь болохоор илгэний өөхлөлт гэж асуудал бий. За тэгэхээр илгэний өөхлөлт маань үндсэндээ хоёр шалтгаантай. Нэг нь болохоор нөгөө архины шалтгаантай. За тэгэхээр арх гэхээр манайхан зөвхөн нөгөө нэг бие арх хэрэглэдэггүй пив уудаг гэх мэтчлэн яриад байдаг. Гэтэл энд нь болохоор за тэгэл нөгөө арх, виски, вино, пив за тэгээ бүр цаашлуул айрыг маань хэвтрүүлсэн хэрэглээ хүртэл энд бол нөлөөлж орж ирдэг. За юун дээр бол хоёр дахь үндсэн шалтгаан нь болохоор нөгөө нэг өөх тос те хэвлийн таргалалт тэгээд холестерин, тригглицерид ихсэх, за тэгээ сахар ихсэх даралт ихсэх эднэр гэсэн энэ үндсэн шалтгаануудаасаа болоод илгэний өөхлөлт бол бас үүсдэг байх нэ. За тэгэхээр ер нь бол дэлхийд хийгдсэн судалгаагаар илгэний өөхлөлттэй хүмүүсийн 25% нь генийн өөрчлөлт мутац явагддаг гэж үздэг. Тэгэхээр энэ бол нөгөө удмын хүчин зүйлтэй ороод явж байгаа нэ тий. Тэгэхээр энэ удмын хүчин зүйлтэй буюу генийн мутацтай хүмүүс маань дунджаар 25%-ийг эзлээд энэ хүмүүст болохоор илгэний хавдар үүсэх процесс маань одоо
бусад хүмүүстэйгээ харьцуулахад 2 дахин илүү хурдан явагддаг гэж үздэг. За хамгийн сүүлд гаргасан 2024 онд одоо нөгөө Европын элэг судлаачдын холбооноос гаргасан элэгний өөхлөлтийн оншилгоо эмчилгээний удирдамж гэж байдаг. За энэ дээр болохоор одоо хэрвээ элэгний өөхлөлттэй за тэгээд дээр нь одоо нөгөө нэг согтууруулах унтаа гэдэг маань нөгөө пив ариг эднээ тэрэг уудаг хэрэгэлдэг хүмүүс маань одоо 7 хоногийн 3-аас 4 өдөрт нь багч гэсэн хэмжээгээр хэрэглэж байвал элэгний хавдар үүсэх эрсдэл маань 45% нэмэгдэнэ гэсэн судалгаа орж ирсэн байдаг. Тэгэхээр одоо энэ бүх эрсдэл хүчин зүйл маань одоо илүү хурцтай нэмэгдүүлнэ гэсэн үг байна. За Монгол улсад 3 дахь одоо тэр нөгөө нэг элэгний өвчин үүсгэж байгаа үндсэн шалтгаан маань нөгөө эмийн замбрааг хэрэглээ. Тэгэхээр бас элгийг гэмтээдэг маш олон төрлийн эмнүүд байдаг. За тэгэхээр эм гэмтээдэх тэр нөгөө нэг шалтгаан болохоор нэгд нь нөгөө нэг юуны эмийн тунгаас хамааралтай байж болно. Өөрөөр хэлбэл тунг хэтрүүлэн хэрэглэснээс байж болох нь. За хоёрт нь болохоор одоо тэр нөгөө хувь хүн маань тухайн эмийн байцсанд мэдрэг байж болно. Бас нөгөө нэг гений нөлөө байж болох нь тий. За тэгэхээр нөгөө бусад хүмүүс хэрэглээд зүгээр байгаа зүйл маань тухайн хүн тэр эмэнд мэдрэг байх юм бол бас элгийг гэмтэх шалтгаан бол илүү өндөр байж болох нь. За үүн дээр нэмээд би бол нөгөө нэг хүнсний нэмэлт буюу нөгөө витамин тий хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар хэлмээр байна. За тэгэхээр ер нь бол одоо нөгөө нэг олон найрлагатай тэгээд нөгөө ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд айгүй олон хүчин зүйл тэр эмийн чанарт нөлөөлдөг. За тэгэхээр тэр нөгөө тухайн ургамлыг нөгөө яг зөв хугацаанд нь хэрэглэсэн юм уу те. Тэгээд тэр ургамлыг тариад хэрэглэж байхад одоо ямар нэгэн бордоо эднэрийн нөлөө тэнд орсон уугүй юу. За тэгээд зөв бэлтгэсэн үү гэх мэтчлэн маш олон шалтгаан нөлөөлдөг. За тэгээд энэ маань эмийнхээ чанарт нөлөөлнө. Хоёрт гэхэд тэр нөгөө нэг олон найрлагатай эмэнд тэр тухайн хүн аль нэг бодисонд нь мэдрэг байна уугүй юу гэдэг бас асуудал орж ирнэ те. Тэгэхээр эднэр бас нөлөөлөх юм бол эмийн шалтгаантай элэгний өрөвсөл үүсгэхэд бас нөлөөлөх тийм эрсдэл байдаг. Тэгэхээр энэ болгоныг бас нөгөө нэг урьдчилан таамаглаад хэрэглэн гэхэд бол асуудалтай. За гуравт нь гэх юм бол ер нь нөгөө Монгол улсын нийт хүн амын 75% орчим нь одоо эмийн бодис болон архийг удаан задлах тийм гентэй байдаг. За энэ нь болохоор судалгаагаар ерөнхийдөө бол хийгдээд батлагдсан асуудал байдаг. За тэгэхээр юуны одоо анагаахын шинжилгээ ухааны доктор Монгол улсын академич Цэрэн Даш багшийн ажлаар бол энэ 2 удаа хийгдсэн ажил байдаг. Тэгээ энэ нь болохоор ер нь 75%-ийн нэлэг бол удаан задлаад байна гэдэг нь бол батлагдчихсан. За тэгэхээр одоо ингээд нөгөө өндөрж интэй тэгээд дээр нь ингээд илгэн хурдан задалдаг хүмүүст зориулаад үйлдвэрлэлсэн одоо тэр нөгөө нэг хүнсний нэмэлттэй эмийн бодисыг одоо тэр тунгаар хэрэглэх юм бол мөн ялгаагүй монголчуудын хэлгэнд бол өрөвсөл үсгэх эрсдэлтэй байдаг байх нэ. За тэгээд үүний дараагаар болохоор нөгөө дархлааны тогтолцооны өөрчлөлт элэгний өвчин гэж байдаг. За тэгэхээр энэ дархлааны тогтолцооны өөрчлөлт элэгний өвчин гэдэг маань юу яваад идэх юм бэ гэд тэгэхээр ерөнхийдөө нөгөө тухайн хүнийх нь дархлааны эс нь өөрийнхөө эсийг танихгүй өөрөөр хэлбэл энэ миний элэгний эс байна гэж танихгүйгээр өөрийнхөө элэгний эсийг барьж устгаад тэндээ өрөвсөл эднэр үүсгэж байна гэсэн үг. За тэгэхээр дархлааны эс гэдэг маань одоо гаднаас орж ирсэн одоо хүнд хэрэггүй зүйлийг барьж авч устгах үүрэгтэй тий. Гэтэл одоо нөгөө нэг манайхаа юу гэдэг штэ дархлаагаа дэмжиж байна гэдэг айгүйх тийм нөгөө нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэгэлдэг тий. Тэгэхээр дархлааг хэд идэвхжүүлэх юм бол одоо өөрийнхөө эсийг танихгүйгээр нөгөө өөрийнхөө эсийг барьж авч тусгаад хэлнэ шүү дээ. Гадныхаа чимээг барьж авч тусгаал тэгэнгүүт нөгөө өөрөөр хэлбэл хийх ажил нь багтаад ирэхээр өөрийнхөө эсийг барьж аваад тусгаад эхэлнэ гэсэн үг тий. Тэгэхээр нөгөө нэг сүүлийн үед ерөнхийдөө нөгөө харшил айгүйх болоод байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ маань нөгөө дархлааны эс хит итгэвчээд байна гэсэн үг тий. Тэгэхээр одоо нөгөө нэг
нэмэлтээр одоо дархлааныхаа эсийг хит идэвхжүүлэх хэрэггүй гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл одоо тэр дархлааны тогтолцооны өөрчлөлтөөс үүссэн өвчнөдөч тэр сэтэрсэн харшлаадч тэр дандаа дархлаад дарангуйлах эмчилгээ хийдэг. Тэгэхээр тэр нөө итгэвчэд байгаа өөрийнхөө эсийг устгаад байгаа тэр дархлааны хайсыг бид нэр дарангуулах хэрэгтэй болох нь шүү дээ. Тэгэхээр дархлаагаа хит идэвхжүүлээд байх юм бол одоо энэ өвчин маань илүү сэтрээд байна гэсэн ойлголттой болох нэ. Тэгэхээр ерөнхийдөө л одоо нөгөө нэг илгэнд сайн, тим юмд сайн гэд нөгөө нэг дур мэдэж эмчилгээ хийгээд хэрэггүй, заавал мэрэгжлийн эмчид үзвэл нарийн зөвлөгөө авах шаардлагатай л гэж хэлмээр байна. Яг харахгүй нөгөө манай монголчуудын нэг хандлага гэдэг л нөгөө за тэр хүмүүсийн гингүүт нэгнээсээ дам яриа орсон сонсоод нэг юм аваад энэ сайн гинэг л аваад уучдаг. Гэтэл энэ юм нь таны биед тохирохоогүй юу гэдгийг заавал хэлээд одоо мэрэгжлийн эмч нараас асуу зөвлөж ямиг одоо хэрэглэх ёстой байх нэ. За тэгээ хоёлаа түрүүчийн ярианда эргээд ороход нөгөө илгэний БЦ вирус гэдэг зүйл чинь бас илгэний хавдар үүсгэх шалтгаануудын бас нэг томоохон шалтгаануудын нэг гэдэг ааш тийм ээ. Үндсэн суурин чиш бас зарим үед яригддаг. Тэгэхээр энэ БЦ вирусыг яг хаанаас бий болгож аваад байгаа юм бэ тийм ээ? За тэгэхээр илгэний өрөвсөл үүсгэгч ер нь нэлээд олон вирус байдаг. За тэгэхээр нөгөө нэг бохироор дэмждэг гэдэг нь нөгөө нэг бохир гарын их гэж ярьдаг тийм. За тэгвэл энэ БЦД вирус гэдэг маань нөгөө нэг монголчууд шприцний шар гэж ярьдаг. Тэгэхээр энэ болохоор цусаар дамжиж халддаг тийм халдвар байгаа. За тэгэхээр цусаар дамжиж халдвар маань одоо бүр нэлийн дээр үед гэх юм одоо тий одоо нөгөө манай монголчууд чинь одоо нэг айлтал нэг шприц гэдэг байлаа шүү дээ тий. Тэгэл нөгөө нэг буцалгаал тэгээд шууд нөгөө нэг тарьчдаг. Тэгэхээр энэ нь болохоор ерөнхийдөө нөгөө нэг гэр бүлд нөгөө нэг тархах тийм нөгөө нэг үндэс болсон. За гэр бүлч байтгаа одоо нөгөө хажуу хөршин хүртэл танах шприц байна уу хэрэглүүлээч гэхдээ иймэрхүү хандлагууд бол нэлийн байсан байх. За тэгэхээр нэгд болохоор одоо энэ нөгөө нэг дутуу ариутгагдсан эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр халдах боломжтой байдаг. За тэгэхээр энд нөгөө нэг шүт байна те. За тэгэл одоо нөгөө нэг шприц гээд ер нь эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр гэхдээ нөгөө сүүлийн үед эмнэлгийн нөгөө нэг удаагийн хэрэглэлүүд нэлийн төлхөө ороод ирсэн. За тийм болохоор энэ халдварын дамжих зам нь бол харьцангуй бас гайгүй болоод багасцсан. За хоёр дахь нь болохоор одоо нөгөө нэг би сая ярьсан шүттэй. Тэгэхээр бас л ялгаагүй нөгөө нэг юм дутуу юу гэсэн ариутгагдсан шүдний багаж тоног төхөөрөмжөөр бас халдварлах эрсдэл яадаг. За гэтэл нөгөө нэг шүдний ариутгал багжийн ариутгал гэдэг нь бас гайгүй болсон болохоор бас гайгүй. За тэгтэл одоо нөгөө нэг шивээсүүд байна. Хөмсгний шивээс, уруулын шивээсүүд эднэр гэдэг. Тэгэхээр нөгөө нэг энэ шивээсийг хийлгэж байгаа хийлгээд тэгээд нөгөө багаж тоног төхөөрөмжөнд нь халдвар орцсон дутуу ариутгагдсан бол бас нөгөө нэг шивээсийн багажаар бол халдвар дамжих эрсдэл бас өндөр байдаг юм байна. За гэхдээ сүүлийн үед бас ялгаагүй шивээсийн багажууд маань нэг удаагийнх болж байгаа ах тийм. За тэгээд дараагийнханд болохоор одоо энэ нөгөө нэг юугаар хувь хүнд болохоор одоо жишээлбэл нөгөө нэг сахлын хутга байна тий. Тэгэхээр ингээд нөгөө нэг сахлаа авч жагаад сахлынхаа хутгаар ингээд зүсчихэд за тэгээд тэрийг гэр бүлийн өөр хүн бас хэрэглэж жагаад зүсчих юм бол сахлын хутгаар дамжих эрсдэл байдаг юм байна. За тэгэнгүүт нөгөө хумсны хутга гэж байна тий. Тэгэхээр гэр бүлийн гишүүн ингээд нөгөө хумсаа авч жагаад өндгөө жоохон зүсчлээ штэ. Тэгэнгүүт тэр нөгөө хумсны хутганд жоохон нөгөө нэг вирус наалтсан байх юм бол дараагийн хүн нь бас нөгөө нэг хумсаа авч байгаа зүсчих юм бол бас халдвар авах боломжтой. Тэгэхээр нэг гэрт одоо нөгөө нэг вирусын халдвартай байгаа хүн байх юм бол нөгөө нэг ийм хурц үзүүртэй багчууд маань зандаа хувь хүндээ тус тустай байх хэрэгтэй гэж ойлгож болно. За гуравт нь нөгөө шүдний сайз гэж нэг асуудал байна. Тэгээ шүдний сайзаар ингээд шүдэ угааж нөгөө буланс гардаг штэ. За тэгэнгүүт нөгөө нэг юу сайз нь цус болцсон байна. За тэгэнгүүт ингээд нөгөө нэг сойзууд маань ингээд нэг аягад байх юм бол тий шүднийхээ сойзороо дамжаад бас халдвар түгэх эрсдэл бас байж болох юм байна. За юугаар болохоор ерөнхийдөө нөгөө нэг бэлгийн замаар болохоор Б вирус маань 34-өөс нэг 38% тархалттай гэж үздэг. За С вирус маань болохоор нэг 10% тархалттай гэж үздэг тий. За тэгэхээр яг энэ бэлгийн замаараа болохоор яаж халдах вэ гэхээр нөгөө нэг арьс састын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд халдах
эрсдэл үүсдэг байх нэ. За тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор нөгөө нэг хэрвээ гэр бүлийн нэг гишүүн нь Б вирустэй байх юм бол бусад гишүүн нь нөгөө вирусын халдварыг шалгуулад тэгээд Б вирусын эсрэг вакцин хийлгэж хамгаалах шаардлагатай гэж үздэг тий. Тэрнээс биш одоо нөгөө нэг одоо аяг тавгаар бол халдахгүй байх нь байна тий. Зөвхөн цусаар дамжиж халдаад. За юун дээр болохоор одоо нөгөө нэг үүнтэй холбоотой нөгөө нэг хүүхдэд хөхүүлж болох уу гэдэг асуудал ирдэг тий. Тэгэхээр хүүхэд одоо сүүгээр дамжиж халдахгүй. За тэгэхээр ямар тохиолдолд халдах вэ гэхээр нөгөө хүүх юу ячдаг штэ нөгөө гимтэд нөгөө нэг хүүх хагардаг тий. Тэгэхээр тийм тохиолдолд хүүхдэд хөхүүлж болохгүй байх нь байна. Зүгээр хөхний салстын бүрэн бүтэн байдал алдагдаагүй тохиолдолд хөхүүлж болно. Хөхний сүүгээр дамжиж халдахгүй гэсэн үг. За ер нь бол нөгөө нэг вирус маань жоохон нөгөө нэг диаметр томтой. За тэгэхээр энэ маань нөгөө нэг ихсийн хамгаалтаар дамжихгүй. За тэгээд нөгөө нэг хөхний сүгээр өөрөөр хэлбэл хөхний бас хамгаалт гэж байна тийм хөхний сүгээр дамжихгүй. За тэгэхээр яг төрөх явцад одоо нөгөө нэг хүүхдийн сас бүрхүүл гэмтчих юм бол бас юу яах халдвар дамжих магадлалтай. За тэгээд эхийн нөгөө цусаар бас халдвар дамжих магадлалтай тий. Тэгэхээр энэ тохиолдолд нөгөө хүүхдийг төрөнгөт шууд нөгөө вакцин хийдэг. Тэгээд нөгөө нэг шууд халдвараас сэргийлэх иммуноглобулин гэдэг тарилга хийж хамгаалдаг. Тэгээд яг тэр төрж байх явцад нөгөө нэг эхийн нөгөө нэг одоо вирусын идэвхжил гэж ярьдаг тий. Тэр өндөр байх юм бол нөгөө нэг юугаар цусаар дамжаад бас халдвар дамжих магадлал бас өндөр байдаг. За тэгэхээр одоо гэр бүл дотроос нэг нь одоо вирустай байх юм бол бусд нь бол одоо вакциндаа хамрагдаад ч юм ингээд хамгаалж байна. За тэгэхээр вирус илэрсэн хүн маань ер нь яг ямар үзлэг онцлогоонд тогтмол хамрагдаж явах хэвээр ер нь одоо тэрийг дараагийн шатнд хүрэхгүй тулд ямар арга хэмжээ авах хэвээр. За тэгэхээр нэгэнт вирус илэрсэн байх юм бол нөгөө вирусын идэвхжлийг вирусыг зайлшгүй тоолуулж үзэх хэрэгтэй. За тэгээд энэс хамаарад ерөнхийдөө нөгөө нэг биеийн биохимийн шинжилгээ, хэвлийн эхо, тэгээд вирусын шинжилгээ эднэрээс хамаарад тухайн хүн вирусын юунд эмчилгээнд хамрагдах уугүй юу гэдэг асуудлыг бол шийдэж өгнө. За тэгвэл вирус нь итгэхгүй тий. За тэгээд нөгөө нэг элэгний нөгөө алацсад гэж ярьдаг. За энэ нь бол юуко нөгөө нэг ихсдэггүй. За тэгээд хэвлийн эхо дээр элэгний өнгөн одоо жигттэй ийм хүмүүсийг бол ерөнхийдөө нөгөө вирус эсрэг эмчилгээнд орохгүй хяндаг. За тэгэхээр хяна гэтгэхээр 6 сар тутамдаа шинжилгээгээ өгч хянуулж авах ёстой гэсэн үг. За тэгээд ингээд хянаад явж итэл үгүй бол зүгээр бусдаар ингээд шинжилгээ өгч итэл нөгөө алаацсад нэгсэд ч юм уу тий элэгний өнгөднөр өөрчлөгдөд жигд бос эднэр болоод ирэх юм бол давтан нөгөө нэг вирусын шинжилгээг тоолж үзээд тэгээд вирусын эсрэг эмчилгээнд орох шаардлагатай байдаг. Гэтэл нөгөө одоо нөгөө элэгний вирустэй хэрнээ бусад шинжилгээ одоо нөгөө өөрчлөлтүүд нь хавсарч болно штэ. Архины хэрэглэнээс болоод алаацсад ихсэж болно. Элэгний өөхнөөсөө болоод нөгөө нэг алаацсад нь ихсэж болно тий. За үгүй бол нөгөө эмийн хэрэглэнээс гэдэг юм бусад шалтгаанууд гараад одоо 6 сар болоогүй хад элэгний шинжилгээнүүд өөрчлөлтөд ирэх юм бол дахиад вирусыг тоолж үзээд яг энэ нөгөө нөлөөлөд байгаа шалтгаан маань вирус маань мөн байна уу биш байна уу гэдгээ тоолоод үзээд тэгээд нөгөө нэг хийх шаардлагатай шинжилгээнүүдийг бол хийх шаардлагатай гэж үздэг. За тэгэхээр одоо жишээлбэл нөгөө элэгний шинжилгээ маань өөрчлөлттэй гараад эмчилгээ хийлгэлээ штэ. За тэгвэл яг нөгөө эмчилгээ дуусны дараа заавал элэгнийхээ шинжилгээг дахиж өгнө. За тэгээ эмчилгээний үр дүн гарсан уу гараагүй байна уу гэдэг асуудлаа шийдэн. За эмчилгээний үр дүн гараагүй байх юм бол эмээ өөрчлөх нь байна, хүчжүүлэх нь байна те. Өөр ямар шалтгаан үүсээд нөлөөлөд байна гэдгийг нь бол үзэх нь байна. За хэрвээ нөгөө нэг шинжилгээ маань одоо хэвийн болоод эмчилгээний үр дүн гарцсан байх юм бол ямар шалтгаанаас үүссэн байна гэдгээс шалтгаалаад одоо нөгөө нэг хяналтын шинжилгээгээ хэдийн хугацаанд давтах уу за тэгээд нөгөө нэг эмчилгээг барих тунгаар үргэлжлүүлж хийх шаардлагатай байна уугүй юу гэдэг асуудлыг шийдэнэ. За вирусын маань
идэвхтэй байх юм бол одоо тэр чинь вирус чинь ингээл цуснд нь орцсон байгаа. Тэгэл эргэлдэх болгонд л нөгөө илгээ гэмтээгээд ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэрнээсээ хамгаалаад нөгөө вирусын эсрэг имийг тогтмол ууж байх шаардлагатай болно гэсэн үг. За тэгээд нөгөө нэг вирусын эмэнд нөгөө элэг маань баригдаад байна уу үгүй юу гэдгийг хянахын тулд элэгнийхээ бусад шинжилгээг одоо бас 1 сарын хугацаатай байна уу 2 сарын хугацаатай байна уу нөгөө ямар идэвхтэй байна гэдгээс хамаарат тогтмол өгч явах үгүй юу гэдгийг бол эмч шийдэж өгөх нэ гэсэн үг. За хэрвээ одоо жишээлбэл нөгөө нэг архины шалтгаантай элэгний өөрчлөлт исэн бол архиа ухаал болчих юм бол уул нь тэр чинь зүгээр болчих ёстой шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг эмээ болчихоор ямар байна гэдгээ хамаарч нэг үзээд за тэгээд цаашаа доктортой авах юм бол одоо өөрөлдөл гамаа бариад барьж байгаа тохиолдолд бас ингээд нөгөө эмчилгээгээ бүрэн зогсоох боломжтой ч гэдэг юм уу те. За эмийн шалтгаантай байх юм бол мөн ялгаагүй эмээ болчих юм бол тэр чинь нөгөө нэг сэтрхэ болох ёстой шүү дээ. Гэх мэтчлэн яг хувь хүнд тохирсон нөхцөл байдлаас хамаарат одоо нөгөө эмчилгээгээ цаашаа хийх үү хийхгүй юу, за шинжилгээгээ хэдийн хугацаанд давтаж явах ёстой вэ гэдэг асуудлыг шийдэгдээд явчихдаг. За энэ дээр яг таны яриан дээр бодож байхад юу яаж нөгөө монголчуудын дийлийнх нь гэж бараг хэлэхэд хэлсдэг байх нөгөө эхний шинжилгээгээ өгөөд эмээ хэрэглэжээд эмчилгээнийхээ үр дүнг ер нь буцааж нөгөө шинжилгээгээр үр дүнгээ яг ийм үр дүн гарсан байх эмчилгээ чинь тохирсон байх үгүй юу гэдгийг ер нь мэддэггүй. Тэгэл эмээ уусан бол болоо гэж хайчдаг. Энэ бол одоо яг монгол хүний гэх юм одоо зөвхөн монгол хүнж биш одоо дэлхийн нийтээр ч тийм юм мэдгүй. Ер нь эмчилгээгээ ингээд үр дүнгийн үзгүй хайчдаг юм талаагаад байдаг. Тэгэхээр заавалч одоо үр дүнгээ үзэх ёстой шүү гэдгийг бас энд давхар хэлэх нь зөв байх тийм ээ. Зөвхөн элэг гэхгүй бусад бүх эмчилгээнд нь хамаарна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө элэг гэдэг маань дүлийн эрэхтэй шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд нөгөө нэг бөөр өвдөд юм уу ходоод өвдлөө гэдгээр өвдөж байгаа болохоор нөгөө нэг хүмүүс эргэж үзүүлээд байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг элэг гэдэг маань дүлийн эрэхтэн болохоор яг хизээ сэтэрч байна, хизээ намжмал байдалд орж байна тий гэдгийг мэдэх боломжгүй болохоор заавалчгүй нөгөө нэг эргэсэн шинжилгээ эмчилгээний хяналт шаардлагатай болоод байгаа юм л да. За анагаах ухааны салбарт ер нь элэгний одоо эмчилгээг хийж байгаа сүүлийн үеийн тэгвшилтэт технологиуд болон сүүлийн үеийн судалгаануудаас та бас манай үзэгчдэд сонирхуулаач. Ер нь бол яг элэгний салбарт бол ер нь дэлхийн түвшинд бол хийгдэж байгаа бүх эмчилгээ шинжилгээнүүд бол Монгол улсад бол хийгдэж байгаа тий. Тэгэхээр одоо бүр хамгийн нөгөө нэг сүүлийн шатны эмчилгээг шилжүүлэн сулгах мисэлч гэсэн ерөөдөө хийгдчихлээ шүү дээ. За тэгээд нөгөө нэг элэгний онцлогоонууд бол бүгд хийгдэж байна. За ер нь бол нөгөө нэг хамгийн ховор хийгддэг онцлогоо болохоор нөгөө тэр дархлааны тогтолцооны өөрчлөлтийн үеийн шинжилгээ. Тэр бол ерөөдөө бол Монгол улсад арай цөөхөн хийгдэт байгаа. За тэгэхээр тэрийг бол гэхдээ бас тодорхой үзүүлэлтүүдийг бол Монголд үздэг болчихсон. За одоо болохоор яг нөгөө нэг Монгол улсад хийгдэхгүй байгаа шинжилгээнүүд нь болохоор нөгөө би түрүүнд хэлсэн нөгөө нэг гений өөрчлөлт гэдэг те тэрэг бол яхаа Монгол улсад хийгдэхгүй байгаа. Гэхдээ л Монгол маань одоо нөгөө нэг элэгнийхээ шаардлагатай анхан шатны бүх шинжилгээнүүдийг хийж байна те. За тэгээд эхогоороо харчиж байна. За юун дээр нөгөө элэгний соревчлтын зэргийг тодорхойлдоггүй байсан. Одоо элэгнийхээ соревчлтын зэргийг бол тодорхойлдог болчлоо. За тэгээд юуны компьютерийн томограмм хийгдэж байна, MRI хийгдэж байна. За яг элэгний эсийн хавдарт мэдрэг тийм нөгөө нэг юуных нь MRI-гийн тоцсогч батсан Монголд ороод ирсэн. Гэх мэтчлэн ер нь бол яг элэгнийхээ өвчнийг бол Монгол улс бол хийж байгаа. Зүгээр яг бодисын солилцооны шалтгаанд өөрчлөлттэй бас оншилдог болчихсон. Тэгэхээр ганцхан одоо нэг цөөн Монгол улсад нөгөө нэг ховор тохиолддог тэр өвчнүүдийг л онцлохгүй байгаа. Бусдыг нь бол ерөнхийдөө бол хийж байгаа. Эмчилгээнүүд нь ч гэсэн ерөнхийдөө бол Монголд бол хийгдээд ороод ирчихсэн. Яг яхав нөгөө нэг юуны Д вирусын эмчилгээнийх нь асуудал нь одоо нөгөө эрүүл мэндийн даатгалаараа жоохон шийдэгдэж өгөхгүй жоохон удаатайгаа асуудал байгаа. Тэрнээс бусдаар бол хийгдэх шаардлагатай оншилгоо эмчилгээнүүд нь Монголд бол хийгдэж байгаа. За тэгэхээр хоёулаа түрүү элэгний нөгөө вирусуудын тухай ярьсан бол
Илгээний вирусууд маань ингээ хүндрэхээрээ дараа нь ямар шатанд очт юм бэ? За тэгээд тэр нь дахиад хүндрэхээрээ тэрний дараагийн шат гэдэг ингээ хоёлаа тавчхан бас мэдээлэл. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө нэг ганц вирусын асуудал биш. Ерөнхийдөө элэг маань одоо нөгөө нэг одоо түрүүнд би хэлсэн тийм нөгөө вирус өглөлт тэгэл нөгөө нэмийн шалтгаан дархлааны төлцөөний өөрчлөлт архины шалтгаан гэдэг нь хэлсэн тийм эднэр маань бүгдээрээ элэгнийхээ эсийг гэмтээхээр эхлээд элэгний өрөвсөл явагдав. За тэгээд одоо жишээлбэл вирус дээр болох эхлээд өрөвсөл явагдан. За өөхлөлт дээр болохоор эхлээд өөхлөлт явагдаад дараа нь болохоор өөхлөг өрөвсөлт шилжин тий. За архин дээр бол муу ялгаагүй эхлээд нөгөө нэг өрөвсөл нь архин дээр эхлээд өөхлөлт нь явагдан. За бодис солилцооны өөрчлөлт дээр муу ялгаагүй эхлээд өөхлөлт нь явагдан. За тэгээд нөгөө нэг дархлааны тогтолцоот болон эмих дээр эхлээд өрөвсөл нь явагдан. За энэний дараа нөгөө нэг өрөвслийн дараа бол бүгдээр нөгөө нэг фиброз буюу сорвчлтынхаа шатанд шилж байна. За тэгээд сорвчлтынхаа шатны дараа бүгдээрээ элэгний хатууралдаа шилж байна. За хатуурлынхаа дараа бүгдээрээ хавтартаа шилж байна. Тэгэхээр ганц вирус биш. Энэ бүх шалтгаанууд маань бүгд адилхан. За тэгээд тэгэнгүүт одоо жишээлбэл вирусын шалтгаанд элэгний өрөвслөн за нэг тэр ерөнхийдөө нөгөө нэг өрөвслийн итгэвчил хэр их өндөр байна гэдгээс хамаарат хэдийн хугацаанд нөгөө нэг сорвжил руу орох вэ гэдэг асуудал нь шийдэгдэх байхгүй юу. За тэгэнгүүт юун дээр одоо нөгөө нэг алаат цэсат гэдэг манайхан ярьдаг шүү дээ. Миний алаат цэсат ямар байна гэх. Тэгэхээр энэ алаат цэсат гэдэг чинь элэгнийхээ эс дотор байдаг фермент байхгүй юу. Тэгэхээр одоо алаат цэсат өндөр байна гэхээр элэгний эс задарч байгаа учраас алаат цэсатын цус руугаа гарахаараа өндөр болоод ороод ирж байгаа юм. За тэгэнгүүт одоо нөгөө эмчилгээ хийгээд алаат цэсатаа болгоод хэвийн болгочдөг штэ. Тэгэнгүүт тэр нөгөө нэг алаат цэсат нь буугаад ирж гин гэдэг чинь тэр задарсан эс нь эрүүл болж байгаа юм биш. Зүгээр тэр нөгөө элэгний задраагүй эсүүдийнх нь мембраныг бэхжүүлээд задрахаас нь хамгаалж байгаа учраас нэмж эс задрахгүй байгаа учраас алаат цэсат чинь хэвийн болж гин гэсэн үг. За тэгэнгүүт тэр элэгний задарсан эсийн суурин дээр сорвжилт үүсэн тий. Тэгэхээр энэ сорвжилт маань хэдийн хугацаанд хэр зэрэг хурдан явж гин гэдгээсээ шалтгаалаад нөгөө элэгний сорвжилт маань яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хүмүүс ярьдаг л да миний алаат цэсат нэг 100 200 гараад байдаг байсан юм аа. Харин одоо гайгүй болоод нэг 50 60 болчлоо. Би зүгээр болж гин гэж яриад байдаг. За тэгтэл энэ маань элэгний эс маань одоо өдөрт 100 эс өгөж байна уу? Гол 50 өгч байна уу гэдгийн л ялгаа. За тэгэхээр 100 өгч байгаа бол нөгөө нэг сорвжилт маань арай хурдан явах нь байна тий. 50 өгч байгаа л арай бага явах нь байна гэсэн. За тэгэхээр элэгний өөхлөлтийн шалтгаанд тэр элэгний одоо тэр сорвжил үүсэх маань за вирусын шалтгаанд элэгний өрөвслийн үед сорвжилт одоо сорвжилтын нэг 4 шат байдаг. 1 2 3 4 гэ 4-р шатандаа орохороо элэгний хатуурал болчих чинь гэсэн. За тэгэхээр нэг шатнаас сорвжилтын нэг шатнаас дараагийн шатанд ороход вирусын шалтгаанд өрөвслийн үед бол нэг 3-4 жил байдаг бол өөхлөлтийн шалтгаанд өрөвслийн үед нэг 7-8 жил гэж үздэг. Гэхдээ нөгөө нэг элэгний өөхлөлтийн нөгөө нэг 25% биш дээ нөгөө гений мутацтэй тэр нь болохоор юутайгаа адилхан вирустэйгээ адилхан бас нэг 3-4 жилдээ нэг шат дахиад явчихна гэсэн үг байна. За эмийн шалтгаанд болон дархлааны тогтолцооны шалтгаанд элэгний өрөвсөл бол бас хурдан явцтай. За дархлааны тогтолцооны шалтгаанд элэгний өрөвсөл бол зарим тохиолдолд бүр вирусээс ч хурдан байх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө нөгөө нэг яг вируст нь тэгэн элгэн юунд дархлааныхт нь тэгэн өөхлөлт нь тэгэн гэсэн ойлголт байхгүй. Бүгдээрээ адилхан нэг шатаар явна. Тэгээд нөгөө нэг одоо нөгөө үүс гэж ер нь элэгний өрөвсөл үүсээд яваад байгаа тэр процесс маань нэгт нөгөө үүс гэж байгаа тэр шалтгааны одоо тун гэх юм уу те вирус болохоор нөгөө нэг вирусын идэвхжил нь хэр зэрэг өндөр байна. За архинигт болохоор хэр зэрэг тунгаар явж байна. Хэр зэрэг ойрхон ууж байна. Давтамж нь хэр зэрэг хурдан байна. За эмийн шалтгаанд нь болохоор муу ялгаагүй эмийн тун нь ямар байна. Хувь хүний хүлээж авах чадвар нь ямар байна. За дархлааны тогтолцооны өөрчлөлт гэхээр муу ялгаагүй тэр дархлааны тэр өөрийгөө барьж аваад байгаа тэр дархлааны эсийн идэвхжил нь ямар байна хэр байна те тэр эсрэг битүүд нь хэр зэрэг идэвхтэй байна гэдгээсээ одоо тэр өөхнийх болохоор муу ялгаагүй тэр нөгөө өөх хэр зэрэг одоо нөгөө нэг өөхний
өөхөлсөн эс маань үхээд байж гэдэг юм уу тий. За элэгний өөхлөлт гэд тэгэхээр яадаг вэ гэхээр тэр нөгөө хүмүүс ойлгохдоо илгээ ингээд нөгөө нэг сэмжин ороочод байна гэж ойлгоод байдаг. Гэтэл үгүй тэр нөгөө өөхөн эс нь өөхөн туслууд маань илэгнийхээ эс дотор нэвчээд орчдөг. Тэгээ илэгнийхээ эс дотор багтахаа болохоор илэгнийхээ эсийг задлаад өхүүлээд эхэлдэг. Үгүй бол хажуу байгаа эсээр шахаад өхүүлээд эхэлдэг. Тэгэхээр илэгний эс маань өөхөн эсээр солигдоод байна гэсэн үг. За тэгэхээр тэр тохиолдолд болохоор нөгөө өөхлөлт маань хэр зэрэг их байна, тархалтын зэрэг нь хэр их байна гэдгээсээ шалтгаалаад ерөөсөө хүн болгонд харилцан адилгүй өөр явхаас шалтгаалж тэр нөгөө сорвчлтын маань хэр зэрэг хурдан явах вэ гэдг нь үүсгэнэ. За тэгээд илэгний хатуурал маань хэр зэрэг хурдан үүсэх вэ? Тэгээд энэний дараа илэгний хавдар маань яаж үүсэх нь вэ гэдэг асуудал яригддаг. За түрүүнд хэлсэн нөгөө элэг маань өөрөө дүлэн эрэхтэй гэдгсэн. Гэхдээ одоо нөгөө ходоод ч юм уу бөөр шиг өвдөхгүй ч гэсэндээ хүний бие дээр илрэх бас нэг шинж тэмдгүүд гэж байгаа бох тийм ээ. Тэгэхээр яг үзэгчтэй хандаад хэлэхэд ямар шинж тэмдгүүд илэрвэл та одоо илгэндээ анхаарах цаг болсон бэ? Элэний шинжилгээ өгөх ёстой вэ гэдгийг үзэгчдэд хэлж өгöd хоёлаа ер нь одоо сүүлийн асуулт болж байна л та. За тэгэхээр илэгний ихэнх үед бол ер нь шинж тэмдэг илэрдэггүй. Тийм болохоор одоо юунда нөгөө нэг эрт илрүүлэг гэж яригадаад байгаа шүү дээ. Тэгэхээр эндээ хамрагдаад ерөнхийдөө нөгөө илгээнийхээ шинжилгээг өгөөд хянуулж явах ёстой. Энэ болохоор ерөнхийдөө жилдээ нэг удаа. Тий. За бүр удлаа гэхэд ядаж 2 жилдээ нэг тий. За тэгэхээр элэг маань ерөнхийдөө одоо хэдийгээр өвддөггүй эргэтэн ч гэсэн хамгийн өргөн одоо нөгөө метр илэрч байдаг шинж тэмдэг нь бол зүгээр л ядрах. Одоо нөгөө нэг өглөө босоод ажилдаа явал хүмүүс нэг үдээс хойш л ерөөсөө ажлын чадамжгүй болоод байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ шинж тэмдэг бол хамгийн түгээмэл нь илгэний өвчнүүдийн бараг 70-80% нь илэрдэг гэж үздэг. За гэхдээ ядрах шинж тэмдэг маань бүх өвчний үед илэрдэг. Тэгээ бөөрж өвдсөн ч илэрэн, одоо нөгөө зүрх өвдсөн ч илэрэн тий. Тэгэхээр нөгөө бас нөгөө мэдрэлийн ядарга гэж хүмүүс ярьдаг тий. Зүгээр ядрагч тохиолдол байдаг. Тэгэхээр ийм тохиолдол бол зөвхөн нөгөө шинжилгээ хийж ижил илрүүлнэ гэсэн үг. За тэгээд сочмог өвдөх юм бол ерөнхийдөө нөгөө нэг нүд шаралдаг, арьс шаралдаг тий. За тэгэхээр шарлах юм бол заавал илгэний шинжилгээ өгөн. За юугаар бол нөгөө нэг хамар буйлнаас цус гараад байх юм бол бас шинжилгээ өгч үзэж болно. За гэхдээ нөгөө нэг хамраас цус гарлаа гэл тэгэхээр бас маш одоо шинжтэй тий. Даралт хэсэлтийн үед гарч болно. Хамранд шарх үүснээс гарч болно гэх мэтчлэн тий. За тэгээд цусны өвчний үед бас цус гараад ээж болно гэж гэдгийг юм уу. За тэгээд юугаар бол нөгөө нэг цочмог илгэний өрөвслийн үед болохоор илэг хэмжээгээр томорчулдаг. Тэгхийн бол нөгөө нэг илэг бүрхүүлээ тэлээд бас өвдөлт өгч болно. Бүрхүүлээ тэлэх юм бол өвдөлт өгч болно. За тэгэхээр бас эхот харуулад илгэднэр томорсон байл бас шинжилгээ өгч болно тий. За архины шалтгаанд илгэний өрөвсөл за тэгээд цочмог өрөвслийн үед болохоор илэг томрох шинжүүд бол бас нэлийн элбэг гардаг. За тэгээд илгэний тууралтууд бол арьсан дээгүүр гарч болно. За тэгээ илгэний тууралт болохоор ингээд нөгөө дарахаар арилаад гараа авахаар ингээд нөгөө нэг гараад ирдэг тийм судсархаг одлог тууралт гэж ярьдаг тийм шинжүүд байж болно. За юуны нөгөө нэг алга бас улайж болдог. За тэгэхээр алга улайхтаа бол ер нь нөгөө нэг хөвчлэн бүтнээрээ улаахгүй яг энэ нөгөө нэг гарын энэ хоёр хэсэг нь те илүүтэй улаах тийм шинж гарч ирдэг. За тэгэхээр мэдрэлийн ядаргааны үед бас гар улайж болдог гэх мэтчлээ тий. Тэгэхээр л ер нь нөгөө нэг заавал мэрэгжлийн эмчтэл үзүүлжил онцлогол хэрэгтэй болоод байгаа юм л да. За нөгөө судалгаанаас харахад 0-аас 19 насны хүүхдүүдийн дунд бас илгэний хавдрын одоо ийм тоо бас нэлээд өндөр харагдчихсан л та. Тэгэхээр сүүлийн үед хүүхдүүдэд ер нь илгэний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна уу ямар байна вэ? Ер нь хүүхдүүд дээр яаж анхаарах хэрэгтэй вэ? За тэгэхээр ерөнхийдөө нөгөө хавдрын өсгөх шалтгаанууд бол маш олон байдаг. За энэ дээр болохоор нөгөө нэг саяын миний хэлсэн бүх шалтгаанууд нөлөөлж болно. Дээр нөгөө нэг генийн одоо төрөлхийн өөрчлөлтүүд байж болно. За тэгээд үүнээ дээр нэмэгдээд нөгөө хүрээлэн байгаа орчны тийм олон нөлөө байж болно. Тэгэхээр агаарын бохирдол, хүнсний бохирдол, за тэгээд дээр нь хөрсний бохирдол гэж байж болно тий. Тэгэхээр мөн ялгаагүй нөгөө нэг олон улсад хийгдсэн судалгаа байдаг. Ер нь нөгөө эдийн засгийн хямрал болоод за тэгээд болохоор ч нөгөө хүмүүс хоолоо
юу яаж нөгөө сонгож хэрэглэж чадахгүй, өөрөөр хэлбэл арай хямдхан хоол руу орох боломж байдаг тийм. Тэгэхээр энэ дээр бол ер нь одоо эдийн засгийн хямрал ихтэй газар хавдрын гаралт ихсэж явдаг. Тэгэхээр эдийн засгийн хямрал болж байгаа гэхээр тэнд хүнсний аюулгүй байдал алдагддаг. За тэгээд одоо нөгөө нэг хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал алдагдана. Тэгэхээр нөгөө хөрсний бохирдол, за тэгээд хөрсний бохирдолтой газар одоо ямарваа нэгэн ургамал хүнсний ногоо эднэр тарихад тэндээсээ бохирдол үүсэх боломжтой. Тэрийг бид нар бас эдэнтэй. За тэгэхээр энэ дээр мөн ялгаагүй нөгөө усны бохирдол гэдэг асуудал маань яригдана. За тэгээд агаарын бохирдол маань мөн ялгаагүй бас одоо нөгөө хүнд металлын хордлого, ялангуяа нөгөө хүүхдүүд чинь агаарын бохирдолд илүү өртдөг. Тий ягаад гэвэл нөгөө агаарын бохирдол агаарынхаа дооцс гэрээдэг. Тэгэхээр энэ маань бас илүү нөлөөлөд байх боломжтой байдаг. Тэгэхээр зүгээр яг нөгөө нэг хуучин байсан нөхцлөөс сүүлийн үед нэмэгдэж байна гэдэг маань илүүтэй нөгөө хүрээлэн байгаа орчны бохирдолтойгоо холбоотойгоо болов уу гэж бодож байна. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. За баярлалаа мэдээлэл өгсөн танд. За баярлалаа үзэгчдээ энэ хөгжлийн ярилцлага нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар тангаан ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх цэргийн эмч, Family Medical эмнэлгийн заамжилгаа эрхэлсэн дарга Бадам Сөргөн өргөдөн оролцож үзэгч та бүхэнд илгэний өвчлөлийн үндсэн шалтгаанууд болон түүнээс урьдчилан сэргийлэх тухай одоо мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.